Сайн бацхан уу? Та бүхэндээ шинэ 7 өдрийн мэнд төргий. За өнөөдөр хөргөгч хөлдөөгч хоёроо сайхан хэсгэж цэвэрлэхээр шийдлээ шинжилж төхөж байна. Ерөнхийдөө 12 сар 5 сар 2-нд би хөлдөөгчөө хэсгэж цэвэрлдэг байгаа. Эхлээд хамгийн дээдлийн тавирыг цэвэрлэнэ. За миний хөргөгчөнд юу байдаг вэ гэхээр эмийн сан, гоо сайхны тавир, хүнс гэд бүх зүйл багтдаг байгаа. Тэгэхээр одоо бол цэвэрлээгүй байгаа байдал нь учраас та бүхэн битгий гайхаарай. Бохир байгаад янз бүрийн юмнууд ашигна. Одоо юмнуудын байранд нь тавиад энд болохоор манай нөхрийн бүр хөгжмийн зэмсэгний хэсэг хүртэл байна. Хөлдөөгч нэг иймэрхүү харагдаж байна одоохондоо. Тэгээд би доотлолт нь бүлээн усыг тавьчлаа жоохон хайлуулах гээд. За хамгийн дээдлийн тавираас эхлээд цэвэрлэе. Энэ болохоор миний гоо сайханд хэрэгэлдэг тоснууд байна. Хүүхний ханиалганд хэрэгэлдэг сироп, ханайдны юм. Энэ болохоор цэндол гэд хүүхдийн бохсуулаас үед хэрэгэлдэг бүтээгдэхүүн байгаа. Ши тос. Энэ болохоор массажны юм кокосын тостой бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор скраб кокосны. За ерөнхийдөө дээдлийн тавир бол гайгүй цэвэрхэн нэг байнга хүрээд байдаггүй учраас. Энэ болохоор миний ходоодны сироп байна. Хүүхдийн витамин, ковид, миний загсны тос. За тэгэл бусад эмийн бүтээгдэхүүнүүд байна да. Энэ болохоор авокадо тос байна. Гоо сайхан хэрэгэлдэг. Энэ болохоор коконат тос байна. Бас хүсэнд хэрэгэлдэг. Ус арчилгаанд миний кальц, магний байна. Ноошба заавал манайх байнга авдаг байгаа. Өнөө сэрдийн ч гэсэн байнга авна. Даралт ихссэн буус үед хэрэгэлдэг. Чихний тусаалга. За нүдний тусаалга, миний гарын тос байна. Цаашлаад хамрын тусаалга. За миний гоо сайханд хэрэгэлдэг маслууд байна. Цитрусовын маслууд хүчилтэй. Эфирийн тоснууд гэсэн үг шүү. Цайны модны тос, лимоны тос. Тэгэхээр цайны мод. За энэ болохоор нүдний тусаалга байна. Нүд өвцөд хэрэгэлдэг. Цаашлаад коконат ойл дахиад байна. За иймэрхүү бүтээгдэхүүнүүдээ би хөргөгчөндөө хадгалдаг байгаа. Энэ болохоор шарх буудаг анти инфекц бүтээгдэхүүнүүд байна. Би скраб хумсны хавдгыг арилгаж чадахгүй байгаа шалтгаан нэг зэмнээс болж байгаа шүү. Амар хорсож өгдөг. Одоо өөрөө явандаа арилчих байх. За энэ тавир дээр болохоор жемнүүд байгаа онгорхой. Энэ болохоор халуунгаа абхазаас авцарсан бидэд хүмүүдтгүй зүгийн бал байна. Цаашлаад энэ наадалт горчица байна. Цаан помидор байна. Онгорхой шилдээнүүд нь болохоор юу байгаа? Дандаа хар чавганы варен, хүрийн нүдний варен байгаа. Миний зүүн өөрөө хийсэн. Энэ болохоор загсны хоол хөлдөөгчнөөс гаргаж ирсэн. Загсанд 7 хоногт нэг удаа өгдөг хоол байна. За одоо сайхан тавиуруудаа сулж агаад бүх тавиураа угаана бэ. Энэ болохоор бас халуун байгаа байна. Ажика гэд Абхазаас авсарсан. Энэ дураг сонирхолтой юм байгаа. Манай хөргөчөнд энэ болохоор манай энэ жил цуслан дээр таарсан персикний перскинийдэд бид нэр ясын үлдээсэн байгаа. Ирэх жил дахиж таарах гад шинэ мод ургаж магадгүй гэж одоо туршиж үзэх гээд. Манай нөхөр энэ болохоор хөлдөөгчөнд байсан хатсан утсан хям байна. Зүгийн бал байнга хэрэглэнэ. За хөлдөөгч хөргөгч хоёроос нэг иймэрхүү нэлээд том ууд юм гаргаж ирлээ. Туслан дээр авчиж одоо тохионд өгнө. Энд болохоор миний агаар үлнүүд байгаа. Зуурсан гурил, бууз хийхэд зуураад, үлдсэн гурил, хэрчсэн гурил. Шилтэй олонд хийдэг. Ийм ойр зүрийн
цагаан эдийн энэ төр байгаа. Цагаан тус, шар тус. Манай хүүхдүүдийн юм хийж байгаа үлдээсэн юм будагтай бүрл хүртэл байна. Тэгэд үлдсийн хөлдөөгчөнд ээждэг. Энд харуул. Энд болохоор шар тус, цагаан тус, эдэм эднэргээ нийлүүлж байгаа нэг сайхан хайлуулад хайл мэд хийхээс гэж бодоод байлгаад байгаа. За хөлдөөгчнийхөө дээдлийн үлдээгээд доотлын унтраацсан байгаа би. Манайх баг 15 жил болж байгаа Airstone гэдэг айгүй хуучин хөргөгч байгаа. Гэхдээ маш сайн ажилдаг. Жилд 2 удаа ингээд маш сайн цэвэрлээд авах юм бол айгүй сайн ажилдаг байгаа. Одоохондоо маш сайн ажиллаж байгаа. За би бүлээ ус хийгээд ямар ч гэсэн усын сулах хувин бэлдсэн. Тэгээд би нэг удаагийн малчуур хэрэглэн хэрвээ та хэд өөрсдийнхөө дараа нь хаяхад хайрын биш малчуур байвал хэрэглээрэй. За бид цусан дээр очиод саунд суучаа замаараа хүмсээ цуглуулад ямар ч гэсэн 4 цагийн дараа ирэхэд миний хөлдөөгч иймэрхүү болсон байна. Одоо арчаад тэгээд сайхан хүмсээ инэ. Хураа олтлон сайхан арчаад тавиурнуудаа бас угаасан байгаа. Угаагаад хатаасан байгаа. Энэ хугацаанд. За махыг би дандаа хөлдөөгчөнд хадгалдаг байгаа. Хөргөчөнд ерөөсөө түүхийн мах хадгалахгүй байхыг хичээдэг. Хөргөчөнд зөвхөн цагаан эдээ тэгээд таалах энэ төр хадгалахыг хичээдэг. Энэ болохоор би цуслан дээр сая очихдоо хөлдөөсөн жимснүүд цуслангийн том хөлдөөгчнөөс авчирсан. Зун цуслан дээр ургаад түүж аваад хөлдөөгчөнд хийсэн байж чад гэрт байсан жимснүүд дууссан байгаад. Энд болохоор янз бүрийн жимс байгаа. Хүрэнүүд, чери байгаа, өөр жижиг юм бас улаан хүрэнүүд байгаа. Энэ болохоор миний цагаан эдээ байна. За хөргөгч болохоор нэг иймэрхүү бас сайн арчаад хатаасан байгаа. Обоо өнгөрцөн байгаа нь л энэ угаасаа маш хуучин хөргөгч учраас ерөөсө зүлгээд одоо нэг хөнгө орохоо болцсон. За цагаан эдэгээ тэр доотлын тавиур дээр тавина бүгдийг. Сүүсүн бүтээгдэхүүнээ. Йогурт хүүхдүүдэд авсан. Сүү йогурт, эдэм. Ерөнхийдөө л өдөр тутамдаа авсан юмнууд байгаа да авдаг юмнууд. Цүцгийн тоос. Энэ болохоор варен бид төслөнээр идэж жагаад дуусгаагүй аваад ирсэн. Өнөөдөр энэ дээдл дээр болохоор би талах хадгалдаг байгаа. Талхаа манайх хөргөчөнд хадгалдаг хатаахгүй тулд. Дахиад нэг эдэм байна. Цүцгий. За тэр болохоор тарг байна. За иймэрхүү болсон хамгийн дээдлийн тавиур юм. Дараагийн тавиур юм. Дандаа варен шилтэй юмнуудтай. Дараагийнх нь болохоор таалах. Дараагийнх нь энэ цуцгийн тоос эдэм гэл иймэрхүү юмнууд. Энд болохоор би ногоо хадгалдаг. Ногоогоо угаахгүй хадгалдаг. Би угааж хаар хурдан мууддаг. Энд болохоор юм. Хөлдөөгчөнд болохоор дахианы мах. Тэгээд ям. Утсан ям. Энэ наадалт болохоор энэ бэлэнд юу байгаа? Гурил байгаа. Түрүүний харуулсан юмнууд. Иймэрхүү хөргөгч маань юм гой цэвэрхэн боллоо. Гэхдээ ерөнхийдөө би байнга ерөн цэвэрхэн байхыг хичээд гэлтэй хөргөгч. Тэгээд нэг ингээд сайхан цэвэрлээд авчвал овоо сайхан байдаг. За гадна талаасаа юм миний хөргөгчний наалтнууд энэ зүүн Монгол очихдоо багшинд очсон багш маань ийм гоё хөргөгчний наалтнууд надад бэлгэлсэн. Хүннүүгийн юм алт буруудын зурагтай. Дэлхийд алдартай олд урууд байгаа. Энийг бидэд Абхаз явахдаа авсан энэ жил. Энэ бас хүннүүгийн булшнаас гарсан эдүүлгийн зүйлсийн зурагнууд байна. За энэ болохоор Туркээс манай завсарч гисэн. Энэ болохоор Байкал явж байхдаа би авч байсан. Мартахгүй тулд хөргөгчн дээрээ би юм шэдэл хийгээд наасан байгаа. Манай хүүхдүүдийн дугуйлангийн хуваар, бассейны хуваар энэ төр байгаа. Битүү бичсэн байгаа. Бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр дүн удахгүй иргэд уулзцгаая. Баяртай.